Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэлтийн төрөөс дарга дэмжлэгийг үзүүлдэг. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулж байгаа эргэн хуулийн этгээдэд татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулах, хөгжлийн бэрхшээл тэдгээрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн хөрөнгөөр хийх худалдан авалтанд тэргуун ээлжинд хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний бэрхшээлтэнд тохирсон ажлын байр бий болгоход нь төрөөс дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлээрээ ажиллахад шаардлагадах багаж тоног төхөөрөмж худалдаа авахд төрийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төрөөс дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага хуулийн этгээд нь ажлын байрны цонгол шалгаруулалт явуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг цохирсон тэдэнд нээлттэй арга барилаар цонгол шалгаруулалтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.